Хүсвэл хог биш. Үйлдвэрлэл худалдаа эрчимтэй хөгжиж, хүн ардын хэрэглээ өсөн нэмэгдэж, хэрэглэж байгаа зүйлсийн маань баглаа бодол чамин болох тусам хог хаягдал ихсэж байна. Судлаачдын үзэж байгаагаар хүн төрөлхтөн байгалаас авч ашиглаж байгаа зүйлсийн зөвхөн 2% хэрэглэж, харин үлдсэн хэсэг нь хог хаягдал болон үлддэг юм байна. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хоногт 800-аас 1000 тонн хуурай хог хаягдал гардаг байна. Манайд нийт хог хаягдлын 60-аас 80%-ийг боловсруулахгүйгээр хайж, хогны дийлэн хэсгийг эзэлдэг цаас, хуванцар, материал, гялгарууд, давууны хаягдал зэргийг шатаадаг нь агаарыг бохирдуулах их үүсвэр болдог байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг гялгарууд газрын хөрсөнд устж алга бололгүй 150 жил хадаглагдаж, хөрсийг гэмтээж, зүлэг ногоо урахгүй байх аюулд хүрэгдэг байна. Гялгарууд хунцар эдлэл давс агуулсан хог хаягдлыг ил задгай болон ахуйн нөхцөлд шатааж болохгүй. Учир нь диоксин хэмээх хорт байдас ялгарч, агаар, хөрс, усанд шингэн, улмаар хүн амьтны бид дамжин элдв төрлийн өвчин үүсгдэг байна. Байгаль орчныг цэвэр байлгах, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинд аж төрөх нэгэн үндэс бол хог хаягдлыг ашиглах, багасгах, боловсруулах арга замд суралцах явдал юм. Манай ард түмэн мал аж ахуй, гэр ахуйн хэрэглээ болох гэрийн бүслүүр, эмээлийн жирэм, хошлон, уурганы хувь, малын ногт, уяа бүчийг өөрийн аргаар сүлжиж хэрэгжилж ирсэн. Эдгээр уламжлалт сүлжээсийг ашиглан хог хаягдал болоод байгаа гялгаруудыг сүлжин эд зүйлс хийж болно. За бидний өнөөдрийн хог гэж нэрлэгдэх гялгар уут хэрхэн бүтээл болохыг хамтдаа харцгаая. За үүний тулд эхлээд бүгдээрээ гялгар уутаа бүтээл хийхэд зориулан бэлтгэнэ. За эдгээр гялгар уутыг бэлтгэхдээ анхаарах хэдэн зүйл байгааг сануулъя. Нэгдүгээрт бид нар гялгар уутнууд хийх бүтээлд маань адилхан материалтай гялгар уутнуудыг орох ёстой. Нөгөө талаас өнгө дизайныг бодолцож төрөл бүрийн өнгөтэй өөр өнгийнх байх нь илүү зохимжтой байдаг. За ингээд гялгар уутаа бид нар авчраад эхний ээлжинд цэвэрлэх материал болоход нь бэлтгэх хэрэгтэй байдаг. За үүний тулд бид нар эхлээд хог хаягдлаас нь цэвэрлэх элдв бохирдол зүйлийг арилгах цэвэрлэх замаар материалаа бэлтгээд тэдгээрийг ямар зүйл яаж хийх вэ гэдгээс шалтгаалаад зүсэж бэлтгэнэ. За ингэж зүсэж бэлтгэхдээ бид нар гялгар уутаа ямар томхон зүйл хийх гэж бол аль болохоор өдөөн томоор зүсэж бэлтгэх жижиг нарийн зүйлийг хийх гэж байгаа бол илүү богино нарийнхан зүсэх нь илүү тохиромжтой байдаг. За эдгээр хийхэд хоёр үндсэн төрлийн арга байгаа. За нэгдүгээрт бол бид нарт уламжилт томох сүлжих аргуудыг хэрэглэж бэлтгэн нөгөө талаас өнөө үед их дэлгэрээд байгаа гоёлын сүлжээсийг ашиглах замаар эдгээр зүйлийг хийж болж байгаамаа. За яг бид нар бол гоёлын сүлжээсийг ашиглах замаар цэцгийн гадуурх бүрээс чимэглэл хийж байгааг харж байна. За энд бол бид нар шар өнгийн болон цагаан өнгийн хоёр гялгар уутыг ашиглаж хийсэн байгаа. За энэ зүйлээрээ бид нар хийхдээ хоёр өнгөө яаж харагдвал илүү гоё харагдах вэ? Аль хоёр өнгө илүү зохицох вэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. За үүний тулд ихэвчлэн бид нар цагаан өнгөтэй суурилж авж байгаа. За цагаан өнгө бол нэгдүгээр үндсэн өнгө. Тэгээ энэ цагаан өнгө маань бүх төрлийн өнгөтэй зохицдог учраас илүү гоё үзэмжтэй харагддаг. За ингээд сүлжээсийг хийж явах явцдаа уламжлалт аргаарч бай, гоёлын сүлжээсч бай, аль ч сүлжээсний үед бол бид нар сүлжээснийхээ чанга сулыг маш сайн тохируулах хэрэгтэй. Энэ нь нэгдүгээрт хээ гаргах, хээ тодрох, илүү үзэмжтэй болоход тохиромжтой. Нөгөө талаас эд зүйл маань илүү батгөх болох талтай байдаг. Ийм учраас энэ таталтаа нэгдүгээр тохируулах, хоёрдугаар гялгар уутаа жигд зүсэж бэлтгэсэн байх нь бол энэ хоёр шинжийг агуулсан бүтээл гаргахад илүү тохиромжтой байдаг юм аа.
За ингээд голын сүлжээсийг хэрхэн хийхийг харж байна. За нэгэн төрлийн л үндсэн суурин дээр аваад нэгэн төрлийн сүлжээс хийгээ зангилааг гаргаж байгааг бид нар одоо яг харж байна. За ингэж сүлжиж явах явцдаа бид нар үндсэн материалаа байнга одоо сүлжиж бэлэн болсон хэсгүүдээ байнга жигдэхэн дарж үзэж таталтыг нь тааруулж тэгээд дараагийн сүлжээснийх нь татал тохирч ийнү гэдгийг бол байнга хянаж явах нь зүйтэй байдаг. За одоо багш маань яг жигд болж ийнү гэдгийг хянаж үзэж байна. За ингээд бэлэн болсон энэ бүтээлийнхээ доод суурийг цэгцэлж байна. За доод суурийг хийхдээ бид нар цацаг болох энэ хэсгүүдийг эхлээд жигдэхэн тайрч хяргаж авна. За энэ тайрч хяргаж авахдаа бол сүлжээсээ задрахгүйгээр сүлжээсний хол одоо 1-ээс 0.5 см хэмжээтэй жигдэхэн тайралтыг хийгээд доод суур бэлэн болно. За ингээд цэцгээ дотор нь баартай цэцгээ дотор нь байрлуулад ингээд одоо бусад талынх нь хэрхэн яаж хяргах уу, хэмжээс нь сүлжээс нь тохирч уу гэдгийг хэмжиж үзээд эцсийн бэхлэгээнүүдийг хийж байна одоо. Нэгэнт бааранд маань тохирцсон байгаа учраас эцсийн бэхлэгээ хий. За ингээд урт хэсгүүдийг тайрч аваад за жигдэхэн тайралтуудыг хийж чимэглэлөө илүү тохиромжтой гоё гаргахын тулд жигдэхэн тайралтуудыг хийж байна. За байрлуулчлаа. За одоо ингээд бид нар энэ жигд хайчилсан тэр цацагтай хэсгийнхээ хялбар утнуудыг гараараа сайтар тэнэлгэж өгөх. Мөн одоо их биеинд байгаа тэр сүлжээснүүдийг баар руугаа нэлээд сайн наалдуулан барьцалдуулах замаар юм гараараа татаж тохируулж өгөх хэрэгтэй. За гялгар хуудаар хийсэн энэ бүтээл бол өөрөө их уян хатан чанартай учраас тухайн одоо их биедээ илүү сууж тохирч өгдөг. Тэрийг багш өөрөө их сайн тохируулж хийж өгөх хэрэгтэй. За ингээд бид нар компьютерийн дэргэд байгаа кактус болон 100 насны савнуудад хэрхэн энэ бүтээл амилж очсныг харж байна. За одоо бүгдээрээ уламжлалт арга болох том харгыг харж байна. За энийг одоо өнгө дизайн гоё байхын үүднээс 2 өнгийн гялгар утыг ашигласан байна. За ингээд багш маань маш алгаараа алгадаж байгаа тэр хүчээ бас их жигд тохируулвал эрч нь их сайн болдог, эрч сайтай байна гэдэг маань тухайн эд зүйл маань нэлээд бат бөх болно гэсэн үг. За энэ зүйлүүдээр бид нар ихэвчлэн дээс, угаалгын хэц, эд зүйлийн баглаа хийж байгаа учраас бол эрч жигд чанга байх тусмаа бүх бат болдог. За ингээд гялгар уут бид нар мэдээж дээсийг бол нэлээ урт хийц эднэрийг урт хийдэг учраас аль болохоор залгаж явна. Залгахдаа бид нар бол зангиддаггүй. Зангидвал одоо энэ зүйл маань нэлээ бохир заваа харагдах учраас одоо гялгар сүлжиж байгаа биенийхээ үндсэн хэсгийг тэнэлгэж барьж агаад дундуур нь залгаасыг хийж өгнө. За одоо багш маань гадуур нь хийж үзүүлж байна. Гадуур нь хийвэл ямар алдаанд төрхнөө харцгаая бүгдээрээ. За болохгүй ах шиг байна. Тий. Ийм учраас одоо бид нар залгаасыг хийхдээ заавал томж байсан тэр хэсгийнхээ үлдэгдэл хэсгийг тэнэлгээд дундуур нь шинээр залгаж орж байгаа хэсгээ хийгээд за нэлээд сайн бат бөх барьж агаад эргүүлээд нэлээд чанга эрчтэй хуйлж өгж агаад за ингээд залгаасыг хийвэл илүү бат бөх болно. Тэгэхээр та бүхэн анхаарсан авсан байх. Алинд нь их бие суулгаж алинд нь алийн гадуур нь ороох уу гэдгийг ажигласан байх. Аль болохоор бид нар их биедээ ороож хийвэл бат бөх болох нэ. За ингээд бид нар сагсны болон волейболын бөмбөнүүдийн гадуур зөөр тээвэрлэхэд талбархан ийм сагсан ут хийсэн байгааг харж байна. За энэ маань нэгдүгürt маш хөнгөн, хоёрдугаарт авч явахад зай бага эзэлдэг, гуравдугаарт бол бат бөх болдог. Ийм сайн талтай. За ахаа дээсийг бас нэгэн төрлөөр хийгийг харъя. За энд бол уламжилт одоо бидний хэлдэг арга дөрвөөр сүлжих, бөөрөнхийн сүлжих арга гэж нэрлэгддэг. За энэгээр бол манай ард түмэн гэрийнхээ чахтхыг их хийдэг байгаа. За ингээд 2 өнгийн уут авсан их учиртай. Бас нэгдүгээр өнгө дизайныг хоёрдугаар сүлжээсээ их ойлгож сурахад бол 2 өнгийн уут авах нь зөв байдаг. За ингээд 2 шар уутаа гадагш нь
задлсан байхад хоёр ягаан уут голоор нь зөрдөг. За хоёр ягаан уутаа дээш нь доош нь задлахад хоёр шар уут голоор нь зөрнө. Их замаар ингээд зөрүүлчихин. За одоо хоёр ягаан зөрж гин. Хоёр ягааныг дээш нь доош нь зөрүүлээ. Одоо хоёр шар хоорондоо зөрж гин. Одоо хоёр ягаан зөрж гин. Ингээд одоо хоёр шар зөрж гин. За ингээд бидний хийх дээсний төгсгөл ирж байгаа шиг байна. За хоёр шаргаа зөрүүлээд дэлгэнгүүтээ энэ хоёрынхаа дундуур хоёр ягаанаа зөрүүлээд ингээд дуусчин. За ингээд бэхлэгийг өөрөөр нь аль урт байгаа урт үлдсэн хэсгээр нь бэхлэгээ хийж зангидж өгч байна. За ингээд сүлжиж явах явцад магадгүй зарим нэгэн хэсэгт илүү дутуу гарсан тийм зүйлүүд байвал үндсэн сүлжээсэндээ хөргөлгүйгээр цэвэрхэн ингэж харгаж авч одоо дээсээ их цэвэрхэн байх талаас нь харна. За ингээд бид нар хэрглэж дуусан цавууны дотор талыг авч цэвэрлээд за дээсэндээ бариул хийх гэж байна. За дотор нь чихээд нөгөө талаар нь гаргаад ирнэ. За тагтаа талаараа гаргаж ирнэ. Ёроолоос нь хийнэ гэсэн үг. За ингээд гаргаж ирээд сүлжээстэй хэсгээрээ нэлээд сайн бэхлэн. Сүлжээс маань зузаан байгаа. Тэгээ энэ хэсгээр зангилахаар нэлээд тэглүүр болж өгч байгаа учраас энэ хэсгээр нь тагийг хийгээд одоо нэг талын бариулыг бэлэн боллоо. За нөгөө бариулыг хийцгээе. За мөн багш маань саваа бэлтгэсэн байна. За ингээд доод суур хэсгээр нь гэлгууртаа хийгээд дээснийхээ үзүүрийг хийгээд за ингээд зангидлаа. За сайтар сайн зангидлах хэрэгтэй. Ингээд сул зангидвал гараад ирэх талтай. За ингэж хийчихэд за тагийн таглалаа. Дээс маань бэлэн боллоо. За бид ингээд хоёр төрлийн дээсийг хийлээ. Энэ замаар бид нар хийц барааны даруулга уяа гэх мэтлэн ийм зүйлүүдийг хийж болно. За гялгар уутаар хийсэн энэ бүтээлүүд нь одоо маш бүх бат болдог. Тэр болгон ашиглахад удаан хэрэглэгддэг ийм сайн талтай. За бяцхан хүүхдүүд маань хийсэн дээсээрээ тоглож байгааг та бүхэн харж байна. За энэ бол нэг талаас одоо хүүхдүүд гадаа тоглоход зориулагдсан, нөгөө талаас биеийн тамирын хичээл хэрэглэгдэхүүний хомсдолтой үед бол энийг ингээд биеийн тамирын хичээлд ашиглаж болох талтай. За одоо бүгдээрээ одоо албан газарт нэг ялангуяа цэцэрлэгт ороход биднийг гутлын гадуур класс юм уу таавч өмс гэж хэлдэг. Тэгвэл энэ зүйлийг бид нар одоо гялгар уут ашиглан хийсэн байгаа. За манай сурагч хичээлдээ ирж байна. За ингээд одоо гутлын гадуур өмсдөг гялгар уутаар хийсэн таавч өмсөд хичээлдээ орохоор явж байна. За сурагч бэлэн боллоо. Анги руугаа алхаж явна. За энэ нь бол нэг талаас гадны бохирдол ангид орж ирэхгүй эрүүл ахуйн сайн талтай сурагчдын анги танхимд одоо агаарын бохирдол багасгах ач холбогдолтой юм аа. За энэ таавчгийг хэрхэн хийх талаар нэлээд бидний нэрлэдэг том шаргуутыг одоо бэлтгэсэн байна. За ингээд таавчгийг бид нар хийхдээ 2 игнээс сүлжээс хэрэгтэй байдаг учраас 8-аар буюу хамгийн өргөн сүлжээсийг ашиглаж байна. За гялгар уутаа 1 гялгар уутыг 4 хуваагаад ингээд 8-аар сүлжих аргыг хэрэглэж байна. За ингээд сүлжихдээ бид нар 8-аарч бай, 6-аарч бай, 4-өөрч бай сүлжээсийг хийхдээ 2 захаас сүлжээсийг эхэлдэг. За хэрвээ баруун гартлын сүлжээсийг эхлэхдээ эхний сүлжээсийг доогуур нь эргүүлж 2 дахь сүлжээс нь доогуур оруулсан бол зүүн гартлын сүлжээсийг дээгүүр нь 2 дахь сүлжээсний дээгүүр оруулах замаар ингэж хийдэг. Ингээд хийгээд явангуут дараагийн сүлжээс одоо та хүссэн ч эсвэлсэн ч бие биенийхээ дээгүүр доогуур орох нь бол тодорхой ингээд харагдаад сүлжигдээд явагдана. За ингээд одоо харж гин үү? За энд бол доогуур 2 дахь сүлжээ 1 дахь сүлжээс дээгүүр нь орсон байгаа нь харагдаж байна. За энд за одоо тэгээд гарч ирсэн сүлжээс нь дараагийн сүлжээсний доогуур дээгүүр орж байна. За ингээд 8-аар сүлжсэн сүлжээс бэлэн болцсон байна. За бэлэн болох төх нэлээ урт сүлжээс явж байна. За ингээд сүлжигдсэн байна. За энэ хоёрыг бол бид нар яаж чарсан тэр хоёр доогуур ороод одоо энэ уулзурт ирж байгаа хоёр маань дээгүүр доогуур зөрж сүлжигдэх. За ингэж сүлжиж явах явцдаа бид нар залгаасуудыг одоо их сайн харж
даагуур цаагуур нь сүлжээс нь завсраа их сайн хийж өгөх хэрэгтэй. За одоо энэ багшийн жижигхэн сүлжээсийг яаж оруулахыг харцгаая. За багш тэр сүлжээсийг 2 сүлжээсний дундуур жижигхэн өөцийг 2 сүлжээсний дундуур оруулаад нууж байна. Нуух гэж байна. За ингэж хийж байгаад одоо нуун харж байгаарай. За тэгж ингэж нуугаад ингэж хийх юм бол дараа нь сүлжээс хэрэгж гарч ирдэг юм аа. Гол нь энэ сүлжээсийг хийхдээ бид нар одоо баруун гар талын 1-р хийг 1-р туузаа 2 дахь туузны доогуур оруулсан бол зүүн гартын 1-р хийг 2 дахь туузны дээгүүр оруулна гэх замаар ингэ сүлжээд л явчихна. Тэгэхээр энэ бол аль ч хэдэн ч төрлийн сүлжээс вэ тэр сүлжээс нь тохирдог. За ингээд үзүүрүүдийг нийлүүлээд нэгэн бүхэл гогцоог үүсгэж байна. За ингээд голд байгаа тэр хоосон зайг бид нар гялгар утаараа нарийнхан цусан гялгар утаараа ингэж хэрж оёод нийлүүлээд нэгэн цул хавтгай болгоно. За түүнийг ийм зүсэж бэлтгэсэн кардон дээр тавьж байрлуулнаа. За мөн бид нар саяын сүлжээсээрээ дээдлийн хөндлөвч, тавчхны хөндлөвчийг хийнэ. Сүлжиж бэлтгэн мөн адилхан сүлжих арга нь. За бэлтгэсэн энэ хөндлөвчөө гялгар сүлжиж бэлтгэсэн дотордлын уул мөн кардонын уул хоёрынхоо дундуур хийгээд ингээд мяндсан утсаар ойж бэхэлнэ. За энэ дээд хөндлөвчийг бид нар мөчтгөн хийвэл илүү одоо хурдан урагдах талтай байдаг учраас аль болохоор лавхан хийх хэрэгтэй. Иймийн тулд дээд сүлжээсийг нэлээд уртхан бэлтгэх хэрэгтэй байдаг. За ингээд уул маань одоо дандаа газар гიშгдэг учраас урт удаа хилдгийг нь бодоод бид нар бас нэлээд хатуу гялгар уутнуудыг сонгож ундааны паачкны гадуур гялгар уут ч юм уу паркетны уутнуудаар доод уулыг гялгар цаасыг ахиж бүрж өгч байгаа. Тэгээд ингэж бүрж өгтөө бид нар өнгийн мяндсан утсуудаар эргэн тойрныг нь бэхлэж хэлбэр гаргаж оёж байгаа. За энэ нэг талаас чимэглэл нөгөө талаас бэхлэгээ болж өгдөг. За одоо ингээд бүгдөө чимэглэлийн ажилдаа оръё. За чимэглэлийн ажилдаа орохдоо бол 10-ын гэдэг жижигхэн гялгар уутыг зүсэж бэлтгэн. За ингээд зүсэж бэлтгэхдээ гялгар уутныхаа гадна талын үзүүрт байдаг салбар хэсгүүд буюу дотор талд наалттай хэсгүүдийг задлаад за ингээд жигдхэн хэмжээгээр ямар хэмжээний цацаг хийгэв гэдгээ өөртөө тохируулаад зүсэж бэлтгэн. За энд бид нар бол нэг гялгар уутыг 8% зүсэж бэлтгэсэн байгаа. За 8 ширхэг урт тууз гарч ирнэ эндээс. За энийгээ бид нар 4 нуглаад 4 ширхэг өөрөөр хэлбэл нэг уутнаас 4-8 32 цацагны тууз бэлтгэж байгаа. За энэ бэлтгэсэн туузаа одоо бас гялгар уутаар хийж бэлтгэсэн савандаа хийж байна. За ингээд хайж алга болж өргөдүүлэхгүй тулд бэлтгэж байна. За саяын зангилааг бид нэр шууд нэг үзүүрийн нөгөө үзүүрээр гаргаад хооронд нь зангидж байна. За энэ бол нэлийн тохиромжгүй байдаг. За одоо энийг харъя бүгдөө 2 үзүүрийг нийлүүлээд битүү гогцоон дундуур гаргаж ирээд за 2 үзүүрээд дагавар нь татаад бэлтгэж байна. За энэ бол илүү бүх бат тэгээ үзэмжтэй цацаг нь бол яг одоо дээдэлтэй харагдаж ингэж хийгддэг учраас цацгийг ингэж зангидах нь илүү тохиромжтой байдаг. За ингээд тавчгныхаа дээд хөндлөвчөнд хоёр талд нь ийм гялгар уутгаар хийсэн туузнуудыг хийж өгөөд жигдхэн тайрчин. За энэ аль болохоор богинохон жигдхэн тайрагдах тусмаа илүү үзэмжтэй гоё харагддаг. За хайчилсны дараа бид нар одоо гялгар уутныгаа задлж бэлтгэж өгнө. Аль болохоор их сайн задлах тусмаа энэ илүү гоё үзэмжтэй болно. За ингээд шууд хутлаа тайлаад гэрийн нөхцөлд хэрглэж болох байрны өрөө, саав уун, өсчин гоо сайхны газрууд хэрглэж болох юм тавчгийг бид нэр бэлтгэлээ. За энд бол цэнхэр өнгөөр, цагаан өнгөөр бэлтгэсэн байна. За энд бол ягаан өнгөөр, цагаан өнгө хоёрыг ойлж бэлтгэсэн байна. За тавчгаа бид нэр гялгар уутнуудаа бүр олноор хольж нийлээд хийвэл ч илүү гоё зохимж. Одоо жижигхэн 10 гялгар уутаар цагаан цэнгэр хоёроор холиод мөн 4-өр сүлжих аргыг хэрэглээд ингээд бэлтгэсэн даамны хөлгийг харж байна. За энэ даамны хөлгийг бид нар нэгдүгээр даамны хөлөг болгож хичээл хэрэглэж болно. Нөгөө талаас энийг бид нар одоо сандлын зөөлөвч болгон ашиглаж болно. Жолоочийн суудлал болгож ашиглаж болно. Голын хөвөн дээр нойтхон газар тавьж чигний хамгаалалт болж хэрэгж болно. За мөн түүнчлэн бид нар энд араа өөр дизайнаар бас одоо тавчгаа хийгээд ингээд үүрээд явчих болох
чигний хамгаалтыг бэлтгэсэн байна. За энд бол бид нар хогийн савыг бас бэлтгэж хийсэн байна. За энэ зөөлөвчийг бол бид нар үсчний сандалд зориулж тавьжээ. Та бүхэн өмнө нь мэддэг байсан өнөөдөр сурсан сүлжээсийг ашиглан усанд орох газар, саун, сургууль, үйлчилгээний газарт өмсөж болох шаахай уловж, чигнээс хамгаалах дэвсгэр, шатар, даамны хүлэг, хог, жижиг хэрэглэл хийх сав, хүнсний зүйл, бөмбөг хийх сэтг зэрэг олон зүйлийг өөртөөс наачлан хаягдал гялгар цаасаар хийж амьдрал ах уйдаан хэрэглээрэй.